Дараагийн мэдээг танилцуулъя. Франц улсын кино урлагийн томоохон төлөөлөгч нэрт кино зүтгэлтэн Жерар Депардьетай холбоотой хүчирхийллийн хэргийг бол Францын эрүүгийн шүүхэд шүүж байгаа юм байна. За даваа гарагт бол энэхүү шүүх хуралдаан эхэлсэн. За түүнд одоо тулгаж байгаа гол зүйл нь бол бэлгийн хүчирхийлэл үйлцэн хэрэгт бол түүнийг буруутгаж байна. Өдгөө 76 настай Жерар Депардьегийн хувьд 2021 онд найруулагч Жан Бекерийн найруулсан Green Shutters киноны зураг авалтын үеэр хоёр эмэгтэйн эсрэг бэлгийн хүчирхийлэл үйлцэн хэрэгт буруутгагдаж байгаа юм байна. За өмнө нь бол түүнтэй холбоотой 20 гаруй эмэгтэй бол бэлгийн хүчирхийлэл дарамт үзүүлсэн хэрэгээр түүнийг бариутгаж одоо буруутгаж байсан. Гэхдээ бол энэ нь шүүхээр хилцэгдэж байгаа анхны хэрэг болж байгаа юм байна. За тэрээр бол Жерар Депардьегийн хувьд бол Францын MeToo хөдөлгөөнд буруутгаж байгаа хамгийн нэр хүнд бүхий одоо урлагийн төлөөлөгчдийн нэг болж байгаа юм байна. За шүүх хурал бол 2 өдрөөр үргэлжлэх төлөвтэй байна. За прокурорын газрын мэдгцнэр хэрвээ энэ хэрэгт буруутай тогтох юм бол Жерар Депардьег 5 жил хорж 75 мянган еврогоор торгох ийм шийтгэл ногдуулж магадгүй юм байна. За хохирогч эмэгтэйчүүдийн нэг болох 54 настай цайд тасалж эмэгтэй бол Жерар Депардьег буруутгахдаа түүнийг бол коридорт булан шахсан. За хөх өвзөг зэрэг одоо эмзэг эрхтэнд нь хүрч садар самууны агуулга бүхий ийм үг яриа хэлсэн гэдгийг бол гэж буруутгаж байгаа юм байна. За хоёр дахь хохирогч нь бол мөн л одоо энэхүү кинонд бол найруулагчийн туслагчаар ажиллаж байсан. За энэ үеэр нь бол биеийн хэсэгт нь хүрсэн одоо хэрэгт бол буруутгаж байна. За эмэгтэйчүүд бол эдгээр хэрэгтэй холбоотой хэргийн материалаа 2024 оны 2-3 дугаар сард бол хэрэг үүсгэж цагдаагийн байгууллагт бол хандсан байна. За кинонд тоглосон жүжигчин Анук Гринберг бол энэхүү хоёр эмэгтэйн хэмжлийг бол дэмжиж байгаагаа илэрхийлсэн байна. За мөн Жерар Депардьетай холбоотой бэлгийн хүчирхийллээр бол үгээр тусахгүй 2023 онд жүжигчин Шарлот Анулийн эсрэг бол хүчирхийллийн хэрэг үүссэн гэдгээ бол түүнийг буруутгаж байсан. Гэхдээ бол энэ яллыг одоогоогийн байдлаар бол хилцээгүй хэрэг нээлттэй хэвээр байгаа юм байна. За харин жүжигчний хувьд бол Францын өдөр тутмын Le Figaro сонинд бол нээлттэй загтал илгээсэн байна. За энэ загталтаа бол би хизээч одоо ямар ч эмэгтэйг хүчирхийлсэн ийм үйлдэл гаргаж байгаагүй гэдгийг бол олон нийтэд хандаж мэдгдсэн. За Жерар Депардьегийн хувьд бол өмнө нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон, нис хонгоцны игний хоорондын зайд одоо шээсэн, зодон хийсэн хэрэгт бол бас буруутгаж байсан юм байна. За түүнтэй холбоотой энэхүү бэлгийн хүчирхийллийн хэрэг 2024 оны 10 дугаар сард бол хилцэгдэж байх байсан ч жүжигчний эрүүл мэндийн асуудлаас болж хоошсон. За тэрээр бол 25 гаруй жилийн хугацаанд бол энэ чихрийн шижин өвчнөр өвчлж 4 удаа мис засал хийлэгжсэн. За тийм учраас эрүүл мэндийн шалтгаанаар бол энэхүү шүүх хурал нь явуулах боломжгүй байсан юм байна. За энэ одоо эрүүл мэндийн шалтгаантай холбоотой кино жүжигчийн тухайн шүүх хуралдаанд өдөр 6 цагийн хугацаанд бол оролцох боломжтой. За шаардлагатай үед одоо завсралгаа авна гэдгийг түүний өмгөөлөгч мэдээлэлтэй нэмж дурдсан байна. За Жерар Депардьегийн хувьд бол Францын кино урлагийн ахмад зүтгэлтэн нийтдээ 200 гаруй кинонд тоглож олон нийтийн одоо сайшаал хүртсэн ийм жүжигчин юм байна.